2007 онд энэ 25%, 75%-аар эзэмшихтэй энэ өнөөдөр та бүхэн бидний харж байгаа энэ дөрвөн давхар өргөө зочид буудал мөн дээрээс нь энэ дүнжин гаруй амралтын газар зайсанд байдаг. Энэ хоёрыг хоёулангийн газартай нь өмчтөнд нийлүүлээд 468 сая төгрөгөнд үнэлж нийслэлээс 25% дээр нь бол хөрөнгө оруулалт хийж одоо хамтдаа компани эзэмшсэн байдаг. Харин хар дун ХХК-гаас 75% дээр нь 1.4 тэрбум гэсэн үг шүү дээ. 2007 оны дүнгээр үнийн дүнтэй хилцэх хөрөнгийг гаргана гэдэг одоо хилцээрийн үндслэлээр хамтарсан дун өргөө компанийг бол байгуулж одоо өнөөдөр энэ өргөө зочид дуудал дээрээс нь зайсанд байгаа дүнжин гаруй амралтын газрууд бол тус байдгийн байна. Тэгээд энэ 2012 онд явсан эрүүгийн шатны 3 шатны шүүхээр бол одоо хууль бус шийдвэргээд ингээд тогтоолууд нь гарцсан байдаг. За тэгээд энэ тус газар нь ер нь бол яг хөө зүгээр одоо хардун ХХК нь одоо хэний эзэмшилд байдаг вэ гэдэг талаар тодруулах хийсэн. Хардун ХХК-гийн бол эцсийн эзэмшигч бол одоо өнөөдөр бол одоо улсын бүртгэлийн мэдээгээр 2025 оны 8 сарын одоо бүртгэлийн мэдээгээр хуучин ерөнхийлөгч асан инх хоёргаан одоо хөв Батшугрын юм байна. Тэгээд инх хоёр ерөнхийлөгч бол өөрөө ерөнхийлөгч асан инх хоёргаа бол өөрөө энэ асуудлаа мэдж байгаа бах. За энэ асуудал бол зөвхөн энэ өнөөдрийн болоод байгаа Монгол Ардын намын улс төрийн асуудалтай ямар ч холбогдол байхгүй. 2023 оны 8 сарын 2-ны өдөр захиргааны иргэн 10 сарын 2-ны өдөр захиргааны иргэн дээд шахны шийдвэр гарч 12 онд гасан эрүүгийн шатны шийдвэр буюу энэ хамтран эзэмшиж байгаа нь эрүүгийн шин чанартай гэмт хэрэг мөн байна. Энэ одоо юу хүчингү болгож бусад нийслэлд өмчийн өгөө гэдэг ийм утга агуулга бүхий одоо эрүүгийн шатны дээд шатны шүүхийн шийдвэрийг бол захиргааны дээд шатны шүүх хүчинтэй болгож хэвээр нь үлдээж одоо үүнээс хойш бид нэр удаа дараа хүсэл тавьж уулзалт хийж энэ асуудлыг бол шүүхийн одоо захиргааны болон эрүүгийн шатны шүүхийн дээд шатны шийдвэрүүдийн дагуу 12 он болон 23 оны шүүхийн шийдвэрийн дагуу зохих гарсан одоо хөрөнгө оруулалт засварын асуудлыг шийдэж нийслэл өмчөө авъя гэдэг асуудал байна. Тэгэхээр энэ бол энэ 8 сард бид нар цаг бүхэн хийсэн бичгийг бол хөргүүлж ирсэн. 9 сард харамсалтай уулзах боломжгүй гэдэг хариу өгсөн. Тэгээ өнөөдөр бол 11 сар гарсан байна. Ийм учраас нийслэл одоо нийслэлийн өмчийг эргүүлж авъя, хилцээрээ ойрын хугацаанд хийх шаардлагатай байна гэдгийг бас албан байдлаар бас танд өнөөдөр орлогчийн өөрөөр ирж мэдэгдэж байна. Нийслэл бол сүүлийн одоо хугацаанд бол өмнө алдагдсан байсан өмчүүдээ удаа дараа олон тооны өмчүүдээ бол одоо шүүхээр шийдвэрлэгдсэн, хуулийн дагуу шийдвэрлэгдсэн. Өмнө хууль бусаар одоо хувь иргэнд өндөр төрийн албан тушаалаа ашиглаж авсан байсан энэ өмчүүдээ бол нийслэл бол буцааж авж байгаа. Хатан Баатарын эмнэлэг өшөө ямар уламжлалт эмнэлгийн асуудал гэх мэт нэлээд олон ийм хувийн өмчүүд бол нийслэл авж байгаа. Эдгээр өмчүүдийг нийслэл буцаан авч зохих хууль журмын дагуу үнэлж дуудлага худалдаанд оруулж тухайн газрыг чөлөөлөх, тухайн газарт одоо олон нийтийн эдэлбэр газар хийх, парк хийх, эсвэл нээлттэй дуудлага худалдаагаар бас борлуулж байгаа. 2025 онд нийслэлийн дуудлага худалдаанаас нийт бас тодорхой тооны одоо төсөөснөөс илүү орлогыг бүрдүүлж үүнийгээр бас дид үтцэд сургууль цэцэрлэгийн одоо хөрөнгө оруулалтын ажилд бас зарцуулсан гэдэг бас хэлэхээр байна. Ингээд наран чимэг менежер те. Тэгээ та уулзалтыг хизээ эхлэх боломжтой. Бид нар бол уулзалтаа яаралтай хийж нийслэлийн одоо шүүхийн шийдвэрийн дагуу бол хилцээрийн асуудлуудаар өмчөө авч дуудлага худалдаанд оруулснараа бид нар бас энэ одоо нийслэлийн төсөвдөр дутагдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн шаардлагатай байна. За ямар ч тач одоо нөгөө мэдээлэл өгсөнд баярлалаа. Тэнгүүд бид нэр хүлээн авсан бичиг баримтынханд холбоотой хөтөлбөртэй мэдээлэл өгөөд тэгээд бодлоо. Би уучлаарай би энэ талаар сайн мэдэхгүй болохоор ямар ч байсан хүлээн авсан бичгээ холбоотой хүмүүстэй дамжуулж өгье. Өөр бусад тайлбар надад өгөх юм бол байхгүй. Би одоо менежер хүн юу мэдэх вэ тий. Тэгэхээр бусад асуудлыг нь одоо дээд удирдлагууд шийдэх байх уу? Би ямар ч тач холбоотой хүмүүстэй дамжуулж. Сүүлд өгсөн танаа бичиг тамга газрын бичгтэй ингээд танд бас ингэж өгч. Энэ 9 сард өгсөн бичиг байгаа. Сүүлд дахиад бид нар өмнөх шатны бичгүүд нь бас байж байгаа тийм ээ. Тэгээд энэ асуудлыг бас танд албасаар өгч. Танаа удирдлагууд бол өмнөх өгсөн бичиг баримт нэмэн тий. Тэгэхээр биднээсээс юу гэж хэлж байгаа нөхөр одоо нийслэл өмчөө авъя. Шүүхийн шийдвэр нэгэнд гарцсан учраас энийг цаг алдгүй шийдэж энэ цаг хугацаа гэдэг бол өмчийн хувьд маш том мөнгөний хөрөнгөний асуудал байж байгаа. Ойлголоо би ямар ч үсэн дээр. За ойрын хугацаанд бас танах албасаар хариу өгөх хэрэгтэй байгаа. Ойрын хугацаанд танах хариу өгөхгүй бол шүүхийн шийдвэрийн дагуу улсын прокурор нийслэл өмчөө авъя гэдэг шаардлагыг хөргүүлж нийслэлийн өмчөө
шүүхийн шийдвэр прокурорын зөвшөөрлийн дагуу авах ийм шаардлага үүснэ. Энийг бас та өнөөдөр төлөөлөөд удирдлагын байгаа учраас бас нийслэлийн засаг даргын өмчийн харилцааны газар бол нийслэлийн засаг даргын хамгаалалт газрыг төлөөлөөд бас танд аль биесээр энийг бас мэдэгдэж байгаа шүү гэж. Би цаашаа дамжуулъя. За баярлалаа. Асуулт байгаа юу тийм. Хоёр бол одоо нөгөө зочд бодол надад хамааралгүй 2012 онд эцэг турш намайг хүртэхдээ энэ зочд бодолтой холбосон энэ асуудал бол шүүхэрийн шийдэгдсэн асуудал дээр дахиж нөлөөлж шүүхийн шийдвэр гаргасан гэдэг зүйлийг мэддэг байна. Баясгалмаа дарга та энийг урьж байгаач. За манай нийслэлийн өмчийн харилцааны газар хууль эрх зүйн. За энэ асуудал бол ер нь бол 2012 онд эрүүгийн шатны 3 шатны шүүхээр яваад 2012 оны 12 сарын 7-нд энэ инх баяр Д Дулам Сүрэн Ч Чулуунбаатар Ж Мегмар жаргал над холбогддог эрүүгийн иргэн тухай гэдэг ингээд маш олон утас материал ингээд 2012 онд эрүүгийн иргэн давж чадах шүүдийн шийдвэр ингээд гарцсан байж байгаа. За энэ шүүхийн шийдвэрийн утга нь бол энэ бол зөрчилтэй байна. Тийм учраас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 он болон 2007 оны нийслэлийн засаг дарга Батбаярын 570 дугаар захирамжийг одоо хүчингү болгоод дээрэс нь одоо нийслэлийн тухайн үеийн удирдлага маань бас эрүүгийн хэрэгээр одоо зүйл залтыг ял аваад эрүүгийн хариуцлага хүлээсэн гэж шүүхийн дэдсний шүүхийнхээ шийдвэр дээр байж байгаа. Тэгэхээр энэ бол ингээд баримтаар байж байгаа асуудлуудыг бол харна. Энэ бол нээлттэй мэдээлэл та бүхэнд өгж олно. Дээрэс нь энэ тус шүүхийн шийдвэр дээр бол татан буулгаж өмчөө аав гэсэн утга бүхий агуулга байгаа. Гэвч захиргааны хэргийн тодорхой хэмжээний асуудал одоо төрүүлээд эрдэнэ төлөвлөгчтэй хурал гаргаад дуудлага худалдаанд төрүүлж нийслэлээс 16-нд оруулснаас болоод манай нөгөө оролцогч тал дун үргийн тал маань захиргааны хэрэгт гомдол гаргаад энэ нь 2023 онд хүртэл 3 шатны шүүхээр 17 одоо хойшлогдож байгаа болоод 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдөр тийм ээ. Баясгалмаа дарга 10 сарын 2-ны өдөр тийм ээ. 10 сарын 2-ны өдрийн захиргааны хэргийн дээд шатны шүүхээр энэ 12 оны энэ эрүүгийн шатны дав залтын энэ хүчинтэй байна. Дээрэс нь хүчинтэй юм байна. Дээрэс нь энэ дун нийслэл өмчөө ав эд хөрөнгөний татан буулгаал энэ дунд байгуулсан компаниг татан буулгаал гэдэг захиргааны хэргийн одоо дээд шатны шүүхийн шийдвэр дахин гарсан. Үүнтэй холбогдуулаад нийслэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрэс нь энэ дун өргөө ХХК-гийн хамт олон бас одоо энэ шүүхийн шийдвэр биелүүлье. Нийслэл өмчөө авмаар байна. Тийм ээ. Энэ удаа дараа мэдээллийг хүргүүлсэн. Тэгээд хамгийн сүүлийн мэдээлэл нь сая 25 оны 8 сарын 9-ний өдөр хүргүүлэхэд 9 сарын байдлаар эдгээр эрүүл мэндийн шалтгаанаар уулзах боломжгүй гэдэг ингэж дандаа арга заах маягаар өнөөдөр хүртэл тайлбар өгж хэлцээрт ороогүй. Ийм учраас өнөөдөр бид нар дахиж одоо сүүлийн хариуны дараас 1 сар хүлээсний хугацаанд өнөөдөр нийслэлийн эрдэнэ төлөөлөгчтэй хурлаа төлөөлөн гэж нэгдүгээр орлогчийн өөр ирж бас өмчөө авъя. Прокурортоос бид нар юм дээр хүсэлт гаргаад шийдвэр гүйцэтгүүлээд энэ өмчөө авъя гэдэг бодлыг тавиад ч. Шүүхийн шийдвэрийн гол зорилго бол энэ 75% дээр нь бас өөрсдийн хөрөнгө оруулалт хийсэн тийм ээ. Энэ засвар хийсэн. Дээрээс нь энэ 2007 оноос хойш хугацаанд ашиг орлого авсан баланс юмхаа шийдвэрийн дагуу тооцоод тэгээд дээрээс нь нийслэл өмчөө аваа гэдэг юм шүүхийн шийдвэртэй. Тэгээд энэ бол 2 өмч байж байгаа. Одоо та бүхэн харж байгаа энэ 4 давхар том объектыг бол 2007 оноос бол ерөөдөө бол хууль бусаар ягаад гэвэл 2 одоо шүүхийн 3 шатны шүүхийн шийдвэр гарцсан учраас хууль бусаар бол ашигласан гэж хэлж байна. Энэ объектыг одоо нийслэл ямар зорилгоор ашиглах вэ? Нийслэл энийг аваад өмчтөө аваад ер нь бол дуудлага худалдаанд оруулна нээлттэй олон нийтийн мэдээлэлээр. Тэгээд тэр мөнгийг одоо 2026 онд дутагдж байгаа сургууль цэцэрлэг 2026 онд нийслэлийн хэмжээнд нийт 32 баялаг талбай дээр жижиг дунд хэмжээний одоо олон нийтийн эзэмшлийн талбай парк байгуулахад төлөвлөж байгаа. Эдгээр нийгмийн асуудлуудын одоо хөрөнгө оруулалтыг эдгээр дуудлага худалдаанаас авсан газруудынхаа мөнгөөр бол хөрөнгө оруулалтыг хийнэ гэж нийслэл төлөвлөж байгаа. Нийслэл өнгөрсөн хугацаанд ер нь хичнээн төлөвлөж буцааж авсан. За 2025 оны байдлаар манай Баясгалмаа хууль зүйн дарга энэ дээр нэг товчхон мэдээлэл хэдэн өмчийг яг ямар байдлаар авах вэ? Та бас нэг товчхон мэдээлэл. Үүнтэй холбоотойгоор шинэ асуудлыг холбож байна. За ерөнхийдөө их хоёр таалагдаагүй хотын дарга таалагдаагүй одоо зүйлийг ярьсан учраас нийслэл өмчөө авъя гэдэг одоо өмчөө асуудал нь орж ирж байна гэдэг зүйлийг ярьж байна. Энэ дээр тайлбар өгч байна. Түрүүний нөлөөгөөр одоо ингээд өмч булаалтах юм асуудал гараад байна. За би энийг бол дахиад хариуцлагатайгаар энэ бол энэт ямар ч хамаа байхгүй. Та бүхэн энэний өмнө нийслэл
одоо Хатанбаатар Магсар Жавын ардын имлэг гих чинь асуудлуудыг аваа явж байгаа мэдж байгаа. Бид нар нийслэлийн хэмжээнд дахиж энэ газрын маргаан болон өмчийн маргаантай асуудлууд байгаа. Ийшээ бид нар ингээд өөрсдийнхөө одоо боломжийн эргээр судалгаа тайлан үндэслэлтэй хууль заасан бас мэдэгдэл хугацаа шүүхийн шийдвэрүүдийн дагуу чи авж байгаа. За миний түрүүний хэлдгээр 12 онд 3 шатны эрүүгийн иргэн шүүхийн шийдвэр гарсан. 23 оны 10 сард захиргааны иргэн дээд давж шатах залтны шүүхийн шийдвэр бол гарсан байж байгаа. За эдгээр зүйлтэй холбогдуулаад за энэ дээр эдгээр асуудлуудтай 23 оны 10 сар захиргааны иргэн дээчний шүүхийн шийдвэр гарсан. Үүнээс хойш бид нэр энэ хилцээрийг хийгээд шүүхийн шийдвэрийн дагуу өмчөө авъя гэдэг энэ албан бичгүүдийг бол одоо улирал тутам явуулж исэн. Харамсалтай нь ингээд хүндэтгэх шалтгаанаар хойшлуулж ийн гэж бодож исэн боловч удаа дараа ингээд одоо шалтгаанаар хойшлуулад байгаа. Сая хамгийн сүүлд 25 оны 8 сарын одоо 9-нд нийслэлийн засаг дарганы тамирын газраас бичиг өгөхөд 9 сард буцаагаад уулзах боломжгүй гэж ингэж аргацааж яваад байсан учраас цаашид одоо бид нар энэ тус албан бичиг дээр эрүүл мэндийн шалтгаан гэж дурдсан байна. Гэхдээ энэ бол удаа дараа ингээд жил гараа явцсан асуудал байгаа учраас бид нар энийг бол одоо ингээд асуудлаа шийдвэрлэе гэдэг бодлоор ирсэн байна. Тэгэхээр энэ бол улс төржөөгүй энэ асуудал угаасаа явж исэн үргэлжилж исэн энэ асуудлууд байж байгаа. Тэгээ энэ улс төрийн асуудал хамаагүй нийслэл захид цаашид өмчийн маргаантай асуудлууд байгаа. Газрын маргаантай асуудлууд байна. Бид нар бас одоо Хүннү хотын бүтээн байгуулалттай холбогдуулаад Хүннү хот дээр дахиж одоо явуулах асуудлууд байж байгаа. Газрын маргаантай энэ асуудлууд бас удахгүй орно. Нийслэлийн бүтээн байгуулалтууд дид үсттэй холбогдуулаад бид нар цаашид энэ туулын хурдны замын бүтээн байгуулалтаа уялдуулаад захуудыг нүүлгэх тийм ээ логистикийн төвүүдийг Хүннү хотын логистикийн төвөд уялдуулаад хийх хилцээрүүдэд орох энэ асуудлууд байгаа. Эднээсийг бид нар үе шаттайгаа ингэж хийж байгаа гэсэн. За нэг гэж штэ хилцээр хийвэл хийхийг хариуцлагатай зөвшөөрөх юм бол яг ямар асуудал юм бэ? 75% дээр 2027 онд 1.4 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийн гэж хоёр талаасаа тохиролцсны үндсэн дээр хар дун гэдэг компани нийслэлд нэлээд дун өргөө гэдэг компанийг байгуулсан. Тэгэхээр шүүхийн шийдвэр гаргаад энэ хууль бус шийдвэр байсан юм байна гэдэг нь тогтоогдсон учраас шүүхийн шийдвэр дээрээс заагдсан дагуу тодорхой хэмжээний оруулсан хөрөнгө оруулалт ашиг орлогыг тооцоод тэгээд балансаа дундаа тооцоод шаардлагатай бол нийслэл тэр нь баримт бичгээр нотлогдож ивэл нөхөн олгорыг олгоод хилцээр хийгээд тэгээд чөлөөлж аваад гэдэг юм үндэслэлтэй. Тэгэхээр тэрүүгээр бол нийслэл өмчөө авна. Үндэсний урлагийн их театрыг одоо үндэсний цэцэрлэг түрээлнээр барина гэдэг. За энэ дараагийн асуудлуудаа хамааралтай ярьж энэ асуудлынхаа асуудлуудыг дуусгачих тийм үү. За өөр энэ дээр асуултууд байна. Юу ч манай нийслэлийн өмчийн газрын хуулийн хилцээний дарга Баясламаа дарга 2025 онд та аль газруудыг одоо улсын эмчид нийслэлийн эмчид аваад дуудлага худалдаагаар хэрхэн зохион байгуулагдсан та бас толгой мэдээлэл өгчих нь бас зүйсэн асуудал. За сайн бацгаана. 2024-с 25 онд нийслэлийн өмчөд одоо бүртгэж авсан байгууллагуудыг дурдах юм бол Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн хувьцаа эзэмшиж байсан иргэнээс 51%-ийн энгийн хувьцааг нь нийслэлд бүртгэж аваад нийслэл одоо Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн 100% хувьцаа эзэмшигч болсон байгаа. За хоёрдугаар уламж хамгаах ухааны элэг судлалын төв гэж клиник байгаа тийм. Энэ төв клиникийн одоо эзэмшил ашиглалтанд байсан Сонгон найрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах Төв эмнэлгийн байр гаражийн хамт Хавал дүүргийн 22 дугаар хороонд байрлах Зайсангийн амд байрлах соёлын эмнэлэг байрлаж исэн байр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байгаа газар зэрэг энэ бүх хөрөнгүүдийг бол нийслэлд бүртгэж аваад Сонгон найрхан дүүргийн эмнэлгийн байрыг бол Сонгон найрхан дүүрэгт байрладаг нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлээд тэнд засвар хийгээд одоо Сонгон найрхан дүүргийн хүүхдүүдийг хүлээж авдаг ийм эмнэлэг болгож ашиглахаар ингэж одоо шийдвэрлсэн байгаа. За мөн Чингэлтэй дүүр дээрэс нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрладаг Баруун Сэл бүлчилгээний төвийн Ж блокийн 1220 м2 талбай бүхий барилгыг нийслэлийн өмчөд одоо аваад нээлттэй дуудлага худалдаагаар саяхан хувьчилсан 1.9 тэрбум төгрөгийн одоо хувьчлалын орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байдалтай байна. За Баянгол дүүргийн 14 дугаар хороонд байрлаж байгаа Шуудангийн 24 дугаар салбар одоо түрээсэлдэг байсан энэ байрыг мөн нийслэлийн өмчөд бүртгэж авсан. Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрладаг Амин жаргалан гэдэг өрхийн эмнэлэг байдаг тийм. Энэ байсан энэ өрхийн эмнэлгийг бас одоо нийслэлийн өмчөд
угаасаа нийслэлийн өмчөд бүртгэлтэй байсан. Гэхдээ өөр иргэн одоо ашигладаг байсныг одоо болиулсан байх жишээтэй. За мөн Сүхбаатар дүүргийн 2 дугаар ороонд байрладаг ачаат гар өрхийн эмнэлгийн байрыг бас одоо эзэмшиж ашиглаж исэн хүнээс нь байгууллагаас нь аваад тэгээд дуудлага худалдаагаар худалдаад хвчлэлийн орлогыг нь нийслэлийн төрийн сан дах хвчлэлийн орлогын дансанд төвлөрүүлэн ажилласан байна. За баярлалаа.